Сайн байцгаана уу эрхэм мөндөд сонсогчдоо. Холбоос подкастын 7 хоногийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн дугаарт Ану гэж судлаач эмэгтэй олцсон байгаа. Та манай сонсогчдод өөрийгөө бас жоохон дэлгэрэнгүй танилцуулаад ямар мэргэжлэр хаана сурч төгсөв, хаана ямар ажил хийж товчхон танилцуулаач гэж хүсэж байна. За сайн мэцгаана уу бүгдээрээ. Намайг Батцэргийн Ану дээр гэдэг. Би 2013 онд Монгол Улсын их сургуулийг биологч мэргэжлэр төгсөөд тэгээд 2015 онд магистра хамгаалсан. Тэгээд ерөнхийдөө биологч судлаач хүн байгаа. Тэгээд би сургуулаа төгсөөд магистра хамгаалаад удаагүй хомын талын тагт анхны ажлын гараагаа эхэлсэн. Тэгээд хомын талд бол ер нь 4 жил орчим ажиллаад одоогоор ажиллахгүй байгаа. Хомын талд бол судалгаа хариуцахаас гадна тэгэл communication өөр бас ажиллаад хариуцж исэн. Таныг бас өнөөдөр подкастаа урьж оролцуулсан зорилго нь бас яг энэ хомын талын одоо тусгай хамгаалтанд давагдсан. Энэ газрын талаар бас мэдээлж жоохон авъя. Тэнд нутагшуулж байгаа бас тарих маань хэр амжилттай өсөж байна. Гэх мэт зарим сонирхсан мэдээллүүд байна л да. Судлаач гэдэг биологч гэдэг энэ талаас ч бас яриагаа эхлэе гэж бодож байна л да. Яг энэ хээрийн судалгааны ажил ингээд хийгээд явахад эмэгтэй хүнд ер нь хэр хэцүү санагддаг вэ? Олон хоногоор хөдөө гадаа явна. Гэр бүлээс хол. Харин яг энэ судлаач биологч мэргэжлийг эмэгтэй хүмүүс их баг сонирхдаг л да. Одоо бид нар их сургуультай байхад бол 60-аад хүүхэд манай ингэж 60-аад хүүхэд байлаа гэхэд амтын судал руу ерөөсөө нэг 10-аад хүүхэд ороод тэгэл одоо яг мэргэжлэр ажиллаж байгаа нь ерөөсөө дандаа банд нар үлдсэн байдаг байхгүй. Яг хээрийн судалгаанд бид нар ингээл нөгөө хээрийн дадлагт гардаг штэ. Хээрийн дадлагт гарч захт бол ялч нөгөө хүмүүсд эхлээл шууд мэдрээд эхэлж байгаа ч юу чанга юм байна. Ядард юм байна, хэцүү юм байна гэдэг л мэдрэгдээд эхэлдэг. Тэгээ тэндээс л шигшигдэж эхэлдэг болол гэж боддог ш. Тэгээ одоо би ингээл судалгаанд хээр ингээл явахаар яг хэцүү юмнууд гарна. Мэдээж нөгөө эрэгтэй хүнээс илүү чаленжтэй, илүү л нөгөө сорилт бэрхшээлүүд толгороо штэ. Тэгтээ гайгүй яг л нөгөө мэргэжилтэд дуртай ихийг хүсэж байгаа бол тэгэл асуудалгүй л. Тэг надад бол хөдөө явах бол амар гоё идэг гэсэн ажил дээр яг ингээл оффист ингээл цаас нүдэл сууж яснаас илүү ингээ хөдөө дахиад агаа явж авах бол хамгийн гоё идэг, сонирхолтой. Хэдий даарч хурж ядарч ясан ч гэсэн илүү гоё мэдрэмж өгдөг, илүү нэг ажилдаа дуртай болдог. Яг одоо сүүлийн үед л нөгөө амтны судлалыг сонирхож байгаа хүмүүс л багасаад байгаа болохоос аль ч ажлыг ямар ч хүн гүйцэтгэх хүн бол хийгээд явхад бол ямар ч асуудал байхгүй хийж чадна. Гэхдээ л физикли яг ингээд энэ юмнууд бол гарч ирэх болов гэж бодохгүй эрэгтэй эмэгтэй гэдэг талаасаа челленж үү те. Магадгүй яг тантаа санал нэг вэ, яг бид нарыг бодох юм бол одоо магадгүй илүү челленжийг бол яг хөдөө хээрийн нөхцөлд ажиллахад бол эмэгтэй хүн илүү яг амсаад явдаг баха. Тэрийг бол бас би хувьдаа бол жоохон баг зэрэг ойлгож байна. Гэхдээ бас нарийн юмнуудыг бас мэдэхгүй шүү дээ те. Тэгээд яг одоо ганц би байхад ч яг тэгэл араас яаж нээж ирж гэнэ гэх юм гайгүй. Тэгээд гэр бүлтэй болоод ирэхээр угаасаа тодорхой болж байна. Хүүхдээ хэдэн сараар орхиод явах хэцүү. Тэгэл тэр чинь яг ингээд надаас хамааралтай гэр бүл бий болцсон баг чинь. Миний ажил гэдэг нөгөө байнга ажиллаа уртаа тавих хэцүү. Эсвэл байнга гэр бүлээ уртаа тавих хэцүү тий. Тэгэл аль алын зохицуулаад явах шаардлагатай болдог л доо. Тэгтээ ажлаа сайн төлөвлөөд, томилолтоо сайн төлөвлөөд явж чадах юм бол яг асуудалгүй. Мөн хамт ажиллаж байгаа баг хамт олон байна тий. Тэд нар чинь яг ажилчдынхаа нөхцөл байдлыг ойлгож зарим тохиолдолд уян хатан шийдвэрүүдийг эдгээр гаргадаг нь бол яг юм тий ингээ ажиллаа хийгээд явах бол дэмжлэг болж исэн баг л та тий. Тэглэгээ яг манай ажиллаж исэн. Би ч одоо нэг л байгууллагад ажиллаж исэн болохоор тэр байгууллагаа л хүмүүсийг ярих юм. Манай байгаль хамгаалагчд бол айгуу гоё очихоор нөгөө шижгэндэг яг ингээл ажлыг ингээл бүр өглөө сарай хүртэл ажил хийж алчих гал ингээл яг тийм байдаг болохоор нөгөө дунд нь ороод ядраад байх ч нөгөө төгсөл гардггүй юусэн ингээл өглөөнөөс ахуулаад божигсаар байгаа л юм. Ингээл ажил төлөөс ажлуудаа шахаад дуусгадаг болохоор их шантраад ядраад хам гардаг өндөө хамт ажиллаж байгаа хүмүүс нэрээ чухал шүү.
За ер нь яг яагаад энэ биологийн шинжилгээ ухаан тэр дундаа яг энэ амтны судалгааны чиглэл рүү яг өөрөө сонирхох болсон юм бэ? Яагаад энэ мэрэгжил рүү яваад орчихв? Энэ зүгээр түүхэн нэг жоохон сонирхолтой санагдаад. Би болохоор яг багасаа л хөдөө явдаг гэсэн. Аавтаа манай аягүй их тийм хөдөө явах дуртай, байгалийн амьтанд амар хайртай. Тэгээ бидний ингээ нөгөө багаасмаа л дагуулж явсаар агаал ийм дуртай болгочдөг юм баа шиг. Ер нь хүмүүс их хөвчлэн тэгдэг байх судлаачид. Манай аав ер нь аялаагүй бараг баялагаас бусад бүх аймгаар аялж ирсэн. Тэгээ аялахдаа зүгээр ингээд нөгөө амраад явдаг биш. Байнга ингээд нөгөө аягүй адвенчер аялал явдалтай маягаар тэг аягүй нөгөө байгальтайгаа ойр аялдаг гэсэн. Тэгээ тэрнээс ил аягүй их улбалсан байх ингээд одоо хөвсгөл арангаа гэл аймагуудаар одоо нэг ч ингээд жуучны бааз байгаагүй тэр үеүүдэд бидрэг авч явж исэн байхгүй. Хөвсгөлд чи ингээд дуртай иргэдэг амардаг. Тэрхийн цагаанд нэг ч аялж болчлын бааз байгаагүй. Ийм үед бидрэг аваач чи ингээд онгон зэрлэг тэр хэсгийг харуулж исэн болохоор тэгээ тэрэнд нь аягүй татагдаж энэ хөдөө явах дуртай болсон баг. Дээрэс нь манай өвөө биологч судлаач хүн байдаг. Төв музейд зөндөө олон жил ажилласан. Биологийн хүрээлэн насаар ажилласан хүмүүс зээрийн цагаан гэж мэддэг. Цагаан гэж хүн байдаг. Тэгээ өвөөгөөс бас суралцсан өвөөгөө даана. Тэгээ өвөө маань аавыг мэдээж бас багтан дагуулж явсан байсан баг. Тэгэл ер нь аавыгаа дагаал багасаа байгальд ойр өсчихөр илүү дуртай болчдөг. Тэгэл би ер нь 10 жил байхасаа амтан судлал байгалийн ухаанд айгу дуртай байсан. Тэгэл конкурс Эшэ биологи математик хоёроор нүдж байгаа л өгвөл тэгэл Монгол Улсын их сургуульд ороод тэгээ бид нар чинь нөгөө эхлээд их олон хүүхд зүгээр 2 жил хамт сурч хагаад биологи ангиж явж байгаа дараа нь дахиад сална нөгөө урмал амтан микрогенетик тий тэгээд 2 жил сурчаад 3 дахь курсээсээ сонгохдоо шууд амтан судлалыг сонгоол тэгэл ер нь мэрэгчлээ олоод тэрэндээ улам дурлал явж байгаа. Зөв. Сонирхолтой бас удам дамжсан биологч юм байна штэ танаа гэж үл чинь бас. Хүмүүс тэгдэг өвөөг мэдчихээрээ тэгэл өстө цаангаа өөх юм уу гээл тэгин тэгээ тэр тэгэх тусам нөгөө бидрээ амар санаа зовно яана өстө өвөөгөр ойлгох яриа болоогүй дээ гэж боддог штэ. Тэрний санаа зовх юм байхгүй харин ч бахархалтай гоё юм байна. Гэтэ бас нэг талаараа хариуцлагатай тий. Харин тий амар хариуцлага ирдэг болохоор. За одоо хоёлаа яриагаа яг таны яг өмнө хийж исэн ажил буюу хомын талын тах гэдэг энэ газрын талаар ярья гэж бодож байна. Яг энд хизээ тусгай хамгаалтанд авагдлаа энэ газар маань. Хомын тал 2020 оны 5 дугаар сард тусгай хамгаалтанд авагдсан. Хомын тал бол яг тусгай хамгаалтанд авсан үндсэн нөгөө үндэслэл гэх юм бол мэдээж тагсрын нутагшуул хамгийн том үндэслэл бол тагсрын нутагшуулж байгаа гэдэг үндэслэл байсан. Хомын талд бол 2004 оноос 4 онд хамгийн анхны тах ирж исэн. Тэгнээс бол яг бэлтгэл ажил бол 1990-ад оноос эхэлсэн. Энэ хомын тал тагсрын нутагшуулах ажлыг Швейцарын эрдэмтэн судлаач Клаудио Фей санаачлаад тэгээд Монгол руу ер нь хомын тал руу тээвэрлэх тахиудыг Франц улсад бэлтгэж эхэлсэн. Яаж бэлдсэн гэхээр нөгөө амтны хүрээлэнгүүдээс удмын бичгээс нь хөөж хагаад өөр олон 11 удмын тахиудыг тэнд цуглуулж сүрэг бэлтгэж эхэлсэн. Тэгж сүрэг бэлтжээд тэгээд нөгөө Монголд энэ тахийг нутагшуулах хамгийн тохиромжтой тийм арал хэлбэрийн одоо бусад амьтнаас эсвэл хүнээс байж болох тэр эрсдлийг бууруулах хамгийн тийм аятайхан газрыг хайж аваад хомын талыг олсон. Тэгээд хамгийн анхны тээвэрлэлт 2004 онд болоод 2004 онд 12 дахь хомын талд анх буужсан. Тэгээд дараагийн тээвэрлэлт бол 2005 онд 10 дахь ирээд тэгээ 2011 онд Чех улсаас 4 дахь ирээд нийтдээ ингээд хомын талд Франц болон Чех улсаас 26 дахь иржсэн төвхтэй. Тэгээд хомын тал бол энэ тусгай хамгаалтанд орохоос өмнө хар ус нуурын орчны бүс гэж явдаг байсан. Тэгээд одоо энэ тах тэгээ бусад энэ үндслүүдээс шалтгаалаад хомын талыг
байгалийн зохис спорт газрын талаар 2020 онд тусгай амгалан авсан юм. Зөв. Тэгэхээр энэ дахин тээвэрлэлт маань 2004 оноос эхэлсэн гэдэг чинь нийтдээ 26 дахь тээвэрлэгдсэн юм уу те? Тэгсэн 3 удаагийн тээвэрлэлтээр 2004, 2005, 2011 онд гэдэг 3 удаагийн тээвэрлэлтээр 26 дахь иржсэн. Одоо яг дахин маань тоо тэнд хэдэд хүрсэн байгаа вэ? Одоо 122 гэсэн тоотой явж байгаа. Зөв. Нилээн зөндөө ол өссөн ба шүү дээ. Гэхдээ энэ маань бол яг энэ 26 дахин үр удам гэсэн үг үү те? Тий, энэ 26-гийн маань үр удам гэсэн үг. Өшөө нэмж тээвэрлэлт хийгдээгүй, дотоодын тээвэрлэлт ч хийгээгүй. Яг л энэ 26-гийн үр удам гэсэн үг. 2020 онд бид нар тусгай амгаалтанд авснаас гадна 2020 онд нөгөө дахин тоо маань 100 гарч биднээс их баяртай байсан. Одоо ингэ 122 явж байгаа. Зөв. Бас гоё үйл явдал болсон байна шүү дээ. Тийм, бид нар бас нөгөө 100 тагтай болсон, тусгай амгаалтанд авсан гэдэг гоё нөгөө церемон ч юм уу те ямар нэг байдлаар хий гэж бодож байсан авч нөөцнөөс шалтгаалаад чадаагүй. Та тэр газараас олон жил яг судалгааг нь биологч хийгээ явж ирсэн. Тэгэхэд комментлийн тусгай хамгаалалтай газарт байгаа тахнуудад хамгийн их одоо тулгамддаг асуудлууд ч гэдэг юм уу тэрэт яг юу байдаг вэ? Би анх орсон цагаас энэ дахин судалгааг хариуцж байгаагүй. Их олон хүмүүс ажиллаж исэн, мөнхтөгч маань хүмүүс илүү таних байх ажиллаж исэн. Би сүүлийн жилүүдээс судалгааг нь базаж явж байгаа. Яг үндсэн нөгөө хэрийн судалгаа, одоо судалгааны дата цуглуулах ажлыг бол манай байгаль хамгаалагчид хийдэг байгаа шүү. За тэгвэл оролцож явж байсан. Юунод эрсдэл дарамтууд бас их олон байдаг. Ялангуяа сэргийн нутагшуулж байгаа дахин хувьд бол одоо яг хомын тал нөгөө хоёр газраас юугаар ялгаатай гэхээр хүмүүс хвчлэн мэддэг хашаанд гэдэг байхгүй манай одоохондоо. Зөв. 14,000 га тал хашчихсан. Тэгээ тэндээ манай тахиуд байдаг. Тэгээ явандаа одоо нөгөө хашааны маань дааз хэтрэх тийм ээ. Одоо ирээдүйд нөгөө байгальд сул чөлөөтэй дахин сүргийг бэлтгэнд бол мэдээж бид нар хашааг авна, хашаагаа онгойлгоно. Тэгээ одоохондоо арай болоог байгаа учраас хашаанд байдаг байгаа. Тэгээ тийм учраас яг нөгөө малын нөгөө хоёр газартай харьцуулахад бол нөгөө малын нөлөө арай багтай. Тэгтээ бол бас тодорхой хэмжээгээр байдаг. Тэгээ дээрэс нь нөгөө усгүй болох усны хомсдолд орох эрсдэл байдаг. Яагаад вэ гэхээр заримдаа нөгөө зарим өвөл цаас орохгүй их удаах. Тэгээ нөгөө цахан гол дагуу айгүй нөгөө урт юутай цэцрагны шугуутай байхгүй. Тэгээ тэр яагаад тийм цэцрагны шугуу бий болсон гэхээр өмнө нь нөгөө тахих нутагшуулахаас өмнө цахан гол дагуу ингээ ерөөсөө нээлттэй байсан. Яг нэг хэдэн цэцрагны шугуу байсан гэж ярьдаг. Тэгээд хашаалангууд нөгөө малын нөлөө багсангууд тэнд цэцрагны шугуустай амар өссөн байхгүй. 2002 оноос хойш одоо 2022 он хүртэл бол тэнд ингээд 10 хэдэн километр өргөөшөө хамгийн өргөн зургас нь 2 км хүртэх тийм өтгөн цэцрагны шувуу бий болоод тэгээ тэгэнгүүт нөгөө ус руу орох зам нь хаагдаад тэгээ ерөөхдөө одоо бид нар нөгөө гар аргаар зарим нэг газрыг онгойлгосон. Тэгээ тэрүүгээр нөгөө дахь маань усанд орж гардаг. Тэгэхээр нөгөө усны хомсдол үүсэх тийм эрсдлүүд бид нарт харамтууд байдаг. Дээрээс нь тэр нөгөө онгойлгосон энэ нөгөө цэцрагны энэ өтгөн шугууд чон өвөрлөн нөгөө отон нөгөө усанд орох цэгүүд дээр тэгээ нөгөөдөл манаас тайван усанд орж чадахгүй байх, нэг бол усанд орохгүй байх гэсэн юм эрсдлүүд бас их зөндөө байдаг. Одоо хамгийн түрүүнд тулгарч байгаа хоёр эрсдэл бол тэр хоёр л юм да. Ирээдүйд нөгөө дахиад соллаад хашаанаас ингээд гарсан хойно бол бас их олон эрсдлүүд гарч ирэх байх. Хомын тал гэд яриад хоёлаа яриадсан бол яг байршлыг нь яг сонсогчдоо тодорхой хэлж өгөх. Энэ маань яг аль аймгийн аль сумыг хамарсан газар нутагт байдаг үлээ. Хомын тал маань бол Цахуу аймгийн Дөрвөлжин сумын Онц баг байдаг. Цахуу аймгийн Дөрвөлжин сум бол Цахныхаа хамгийн баруун талын сум. Одоо хамгийн баруун талын сум дээрээс нь 4 аймгийн залгаа хэсэг байхгүй.
уус, зөв. говьтай, ховд, цавхан гэсэн 4 аймгийн ийм уулзар хэсэгт байдаг сум. Тэр сумынхаа хамгийн баруун талын баган дээрээс нь говьтай, ховд 2 аймагтай хилдэг тийм тал байна. Хамгийн тал болохоор газар зүүн онцлог маш ихтэй. Яагаад гэвэл баруун талаасаа болохоор хар болон дөрвөн нуур холбоотой 2 нуураар нуур байна. Зүүн болон хойд талаасаа болохоор цахан гол ингээ хэмжээд урсчихж байгаа. Өмнө талаасаа болохоор их Монголын элсний их том элсэн анхнууд хүрээлэгддэг. Ерөнхийдөө 3 талаасаа усан сүлжээгээр нэг талаасаа их элсэн анхнаар хүрээлэгдсэн юм аралхгүй. Эйгөө сонирхолтой газар зүүн байрлалд оршдог ийм газар. Ийм тулдаа ч гэсэн нөгөө хүний хүлний хүрээд байдгүй амтан одоо зэрлэг ан амтны таатай өсөж үржих маш таатай амьдрах орчин болж өгдөг онцлогтой. Энэ газар маань тэгэхээр яг арал маягийн газар юм байна шүү дээ баг. Тий. Тий. Тэгэхээр танаа дээр өсч үржиж байгаа энэ тэ нутгшуулж байгаа энэ тахнууд юм хэр хол нүүдэлж исэн бэ? Танаа дээр яг одоо тороор хашцсан байгаа гэж байна л да. Гэхдээ магадгүй зарим нэг хэсгээр эвдэрсэн ч эсвэл нэг онгорхоо дээр зарим хэсгүүдээр гараад хол нүүдэлж исэн тохиолдол байгаа юу? Анх ирсэн цагаас л шууд нэг хашаанд буулгаж байгаа л да. Тэгтээ бол хашаанаас гарах тохиолдол байдаг. Хашаа эвдэрсэн ч юм эсвэл нөгөө гол дагч жагаад гарчих тохиолдол байдаг. Анх 2007 онд хамгийн анх удаа дахь хашаанаас гарч ирсэн тохиолдол бүртгэгдсэн байт юм байлээ. Дараа нь 2008 онд гарч ирсэн байсан. Тэгээд хожим ингээд нөгөө тоотлого өсч үржээд 2013 оноос хойш бол хашаанаас гарсан тохиолдол жил бүр тасралтгүй бүртгэгдэж байгаа. За миний мэдж байгаа зөвхөн миний л мэдж байгаагаар бол урагшаа гоолтай хөхмөрт рүү 50-60 км хүртэл тавьсан тохиолдол байдаг. Ер нь бол тий одоо бол гарах тохиолдол нэлээд ихссэн байгаа юм билээ. Тэгээд зарим нь бүр сүргээрээ гарна. Манай ургамал гэдэг газрын сүрэг бол одоо бараг хашаанаас гараас сурчиж байгаа байхгүй юу? Ерөөсө гол дагаад ингээд гарчдаг. Тэгээ яванда эд чинь нөгөө өөрсдөө одоо бид нар нөгөө тэндээс бас юу харах гэдэг байхгүй одоо нөгөө ирээдүйн төлөв байдлын тий одоо энэ хэрэг хашаа байхгүйсэн бол одоо ургамлын сүрэг ер нь хаашаа нүүдлэж хаана ингэж бэлчээрлэхээр байна гэдэг юм прогноз бид нар бас хараад байдаг тэндээсээ. Яг зэрлэг амт нь яг байгалийнхын нэг том байгалийн инстинктээр тэр нөгөө юу гэдгийг тий тэрэгүүрэл яг ингээд хол зайд нүүдлэх гээд байдаг ч юм уу эсвэл идэж тийжээлээ дагах гэдэг юм уу тий. Тий. Яг нэг иймэрхүү төр зүй байд юм байна л да. Харин зарим нь бол урагшаа ингээ хөхмөрт рүү явчихж байгаа. Тэгэхээр урагшаа бол усны асуудал хэцүү. Тэгэхээр яагаад тий урагшаа гүйдгийг тэгэл тэр болгон л бид нарт их сорилт асуулт судалгааны сэдв болдог л доо. Харин тийм байна тий. Энэ хомын талын байгалийн төгсөлбөрт газар маань ер нь одоо хичнээн ажилтнтай бай. Хомын талын байгалийн төгсөлбөрт газарт одоогоор бол 15 орчим ажилтан байна. Үүнээс яг дахь хариуцсан байгаль хамгаалагч гэвэл 3 байгаль хамгаалагч өдөр тутамдаа дахин ажилт судалгаа хийгээд явдаг байна. Тэгэхээр одоогоор бол бид нар яг нөгөө хамгаалтын захиргааны ажилчид биш. Яагаад тэгэхээр одоо төрөмс байгууллагын ажилтнууд гэж явж байгаа. Яагаад тэгэхээр нөгөө хамгаалалтаа газрын хамгаалтын захиргаа байгуулагдаагүй менежментийн гэрээгээр хүлээгээгүй учраас бид нар төрөмс байгууллагын бид нар гинэ яана төрөмс байгууллагын ажилтнууд гэж явж байгаа. За тэгээд тэнд байгаа яг байгаль хамгаалагч нарыг өдөр тутамдаа яг ямар ажил хийдэг вэ? Манай дахин байгаль хамгаалагчид бол өдөр тутамд өдөрт 2 удаа дахин нөгөө ингээд төлөвлөсөн 2 сүргийг ажигладаг баг. Яаж ажигладаг вэ гэхээр сүргээ хайж олоод яг хайж олсон хугацаанаас 1 цагийн хугацаанд сүргийн дотоод харилцааг бүртгэдэг. Бид нар ер нь 29 төрлийн үйлдэлийг тэмдэглэж явдаг байхгүй. Одоо нэг хазах, тоглох, тэгээ хөөцөлдөх, хөхөх гэх чинь 29 төрлийн үйлдэлийг тэмдэглэж явдаг. Тэгээд өглөө
өглөө хийсэн сүргээ ингэж өглөө бол нэг сүрэг дээр ингэ судалгаа хийчихэд өдөөс хойш дараагийн сүрэг дээр хийдэг. Өдөржиөр нь 2 сүрэг дээр нэг цагийн судалгаа хийдэг гэсэн. Тэгээ энийгээ дараа нөгөө том мэдээлэлээ програмд оруулж явна. Тэгээ бид нар хомын талын хувьд бол нөгөө сүргийн дотоод харилцааг илүү судалж ирсэн. Анх ер нь энэ нөгөө хомын талд дахь авчирснаас хойш бол нэг ч өдөр тасралтгүй байгаль хамгаалагчид энэ ажлыг хийжсэн. Сүрэг олохгүй тохиолдол мэдээж байна л да. Эсвэл байгаль цагаан нөхцөл шалтгаалаад ажиглал тийм л шалтгаанаар тасалтно гэхээс нэг ч өдөр алгасалгүйгээр байгаль хамгаалагчид явж ирсэн байгаа. Одоо энэ 2004-оос хойш гэхээр энэ 18 жилийн хугацаанд энэ байгаль хамгаалагчид өдөр бүр явж өдөр бүр энэ судалгааны дата цуглуулжсэн гэсэн үг. Нэгсэндээ дахин зам төрхийн ажиглалтыг бол тасралтгүй юм байна шүү дээ, тий, зам төрх төр илүү анхаардаг. Тэгэл одоо онцгой тохиолдол тийм ээ дахь хашаанаас гарсан ч юм эсвэл нэг нь гэмтсэн байх үед эсвэл бол одоо нөгөө төлөх унгалах үеэр бол бүр илүү ажилдаа шинэ унгаа 24 цаг даах ч юм уу бүр илүү ачаалттай ажиллаж эхэлдэг. Яагаад шинэ унгыг 24 цаг дагдаг гэж тэр үнд ажиглалт хийж гин гэсэн үг үү? Эсвэл ямар нэг зүйлээс хамгаалж гин гэсэн үг үү? Ажиглалт хийж байгаа юм. Ерөнхийдөө шинэ унаг эрүүл мэндийн хувьд те физиологийн хувьд ажиглалт хийгээд ер нь 24 цаг гэж ажиглаж явдаг байсан билээ. Тиймээс бол одоо бид нар бол юу яадаг нөгөө одоо байгалийн замаараа болж байгаа юм ерөөсөө оролцохгүй. Одоо бид нар тэр ингээд дахиад сүрэг яг л одоо тэр чонд бариулвал ингээд бариулах л ёстой. Тэр бол байгалийн л зам шүү дээ. Тийм болохоор бид нар их оролцоол байнга хамгаалал ингээд идэггүй. Аль болох нөгөө байгалийн замаар нь байгалийн сүрэг юм нөгөө үсгэх энэ зорилготой ажил хийж байгаа учраас ер нь бол их оролцдоггүй. Тэгээд одоо нүдэн дээр нь ингээд нэг азраг нэг унгыг ингээд сэгсрэл завчиж хаад тэр чинь оролцох ёсгүй шүү дээ. Тэр чинь байгалийн замаар тий. Тэр чинь тэр амтны инстинкт тэр амтны ингээд зам төрхийн үйлдэл учраас оролцоод байх эсвэл гэж үздэг л тийм. Нэг гэхдээ сая нэг унаг ингээд сэгсрээ аждаг л гэдэг. Яг иймэрхүү тохиолдол хэр их гарах уу? Гарна энийг нөгөө infanticide гэдэг нөгөө өөрийн биш унгаа тий өөрийнх нь биш унгыг сэгсрэх завчих тохиолдол бол их гардаг. Альч нөгөө сэрэг дотшолж байгаа 3 газар гурван дээр нь аяг бүртгэгддэг. Манай дээр бас сүүлийн үед айгу жоохон тохиолдол нэгсээд байгаа юм шиг санагдаад байгаа. Яагаад тэгэхээр одоо нөгөө яагаад тэгэхээр энэ чинь нөгөө дахин сүрэг хураагаагүй байчлал газаргаанууд бас их байгаа штэ. Тэгээ одоо манайд бол нэг 20-30-аад байчлалууд байгаа. Тэд нэр ингээл бэлтгэгдчихэд байхгүй байнгын бас ингээл өөрийгөө бэлдээл эзэний цагтээ сүрэгтэй болно гэсэн ингээл бас 70 газаргаанууд ингээл шижгэнсэн юм байгаа штэ. Тэд нар чинь ингээл одоо нэг л тэг өөрийгөө бэлдэж дуусаал тэр сүргийг авахар болвол тэр унгыг завчих тохиолдлууд бол амар их гарч байгаа. Одоо байчлалын тоо өсөх тусам ихсэх тусмал нэлийн унаг завчих тохиолдол ихснэ гэж би боддог. Одоо азраг болгонд ихэхгүй л дээ. Зарим нэг тийм тэр өөрийнх нь нөгөө зан төрх байна л дээ. Зарим нь амар тийм агрессив уртай азрагнууд байдаг. Зарим нь бол гайгүй. Тэгэл унахтай гүтэн бүгдийг л авчдаг нэг тийм цавчаад идэггүй тийм азрагнууд ч байдаг. Зарим нь болохоор ямар нэг бэрхшээл одоо нэг сүрэг хураахад унгаа нөгөө гүүн унгаад агаад ч юм уу унгаа хамгаалаад ингээ хураагдаж өгөхгүй байх маяг тохиолдол бас завчдаг байхгүй. Зөв. Тэгэхээр тийм юм одоо тийм бэрхшээл гараагүй хатал зөв өөрийнх нь биш болохоор завччихдаг ч юм уу. Янз янзын тийм өөрсдийнх нь зан төрхийн л азрагны өөрсдийнх нь зан төрхийн л илрэл. Тэр завчралтанд орсон унаг яад бэртээд гайгүй цаашаа амьдраад явдаг уу? Эсвэл одоо зарим нэг нь одоо өгдөг үү? Хорогддог. Янз зарим нь бол бүр яг нөгөө яадаг. Яг бүр ингээд сэгсрээд 100-аад сэгсрээд ингээд бүр яг нам болтол нь дардаг гэж байгаа байхгүй юу? Дээрээс нь ингээд өвдөглөөд бүр ингээд нухчаад зарим нь болоо зөв сэгсрээ хайчаа явчихдаг юм шүү. Тэгээ тэндээс яг амьд гарахангаар нь гарахгүй янз янз л. Иймэрхүү тохиолдлууд бол ер нь байж тийм тий болдго юм тий. Тий байждаг энэ уусаа тийм зэрлэг амтны өөрийнх нь зан төр. Судлаачны хувьд тэр газар
ингээд ажил хийгээд байнга очоод эргэж тойроод ингээд ич хамгийн их тийм сэтгэлд одоо хоногшсон ч гэдэм үү тэг сэтгэл чинь тод үлдсэн тийм үйл явдал тагтай холбоотой үйл явдал юу байсан бэ? Эсвэл их гоё сэтгэл үлдээсэн юм эсвэл их харамссан ч юм уу? Бид нэг тахи олохгүй тохиолдол их байдаг юм аа. 14,000 гач нь бас их том. Тэгээд яг энэ хомын талын тахи нотшуулахаар сонгож авсан энэ хэсэг болохоор нөгөө нам бэсрэг уулстай серийн уулс гэж бид ярьдаг. Серийн нурууны нам бэсрэг уулстай учраас тэгээд хойд хэсгээрээ бас илсэн их бөөрөгтэй тахи олдохгүй тохиолдол маш байдаг. Тэгээ бид нар очисон өдөр болгоно л дахиад очиж үзэн штэ. Тэгэл хайгаал явж хат олдохгүй. Нэг удаа бид нар явж байгаль хамгаалагчтай явлаа. Манай байгаль хамгаалагч дуун тахиудаа гаргахгүй л тээ. Тэгсэн алддгүй урамлын сэрэг болддгүй. Тэгээ урамл ихвчлэн нөгөө хойшоо бөөрөг рүү бэлчдэг. Урагшаа нөгөө байчлал руу ихтэй учраас тэрнээсээ цухтаадаг ч юм уу ихвчлэн хойшоо бэлчдэг. Хайгаад олддгүй. Тэгээл байгаль хамгаалагчтай хоёулаа нэг толгой дээр гарчаал дурандаал хэлээ олддог. Тэгээ ингээл 9 нөгөө бөөрөг дундаас л нэг дахин толгой зохино. За тэнд нэг сөрөг байна гэл харангуут олдохгүй биш. Урмал биш байна гэл тийм. Чин нөгөө манай байгаль хамгаалагчид бол ерөөсөө ханаас нь харсан тахиудаа өө тэр байна гэл тань бүгд нэртэй шүү дээ. 122 дахь маань бүгд нэртэй. Бүгдээрээ танина. Тэг бид нар нөгөө хотод ажиллаж байгаад очиж байгаа учраас танихгүй. Харахад бол адилхан л нөгөө зүстэй юм тийм чинь. Тэгэл өө тэнд нэг толгой цохоллаа гэж харангуут. Оромол биш юм гэл. Тэгээ бид нар тэр толгой дээр айгүй удаа хитэн цагч болов. Тэгээ за ер нь олохгүй юм байна буцах тийшээ болъё доо гэл ойлоо бэжлээ тэгсэн нэг тасын өөр боллоо тасын ангаах байна. Тэгэл за гэл хоёлаа одоо ойрхон л байгаа илгүй хоёлаа одоо ойртод сүдрэг тусаад явах гэл болгон байж байгаа. За харидаа гэж хэлсэн чинь яг тэр толгоонд ороос урамл гараал ирж авах сэргээрээ тэр чинь манай нөгөө хамгийн том сөрөг байхгүй 17 тэгтэй. Хамгийн том сөрөг. Яг тэрүүхэн толгоонд ороос би яг бит хоёрын ингээл доороос гараад ирж байгаа. Тэгэл энд байсан байж тэгэл яг ингээл гараад ирлээ штэ гэл нудрахын хооронд сонсч байгаа байхгүй. Тэгээ шууд өргөөл дахиад цаашаа нисэл алга болчихсон. Тэгээ ямар ч судалгаа хийх боломж өгөхгүй алга боллоо. Тэгэл за ямар ч сүрэг хашаан дотор байгаа юм байна. Ер нь тэгээ бүгдээрээ байх шиг байна л гэж бүртгэл тэгэл явж байгаа юм чи. Олдгүй тохиолдол аяг их байдгүй. Тэгэл тэд нар ч хайгаал яваад л хахаар бас их цаг ордог шүү. Байгаль хамгаалагчдын харааны чадвар л их тусалдаг юм доо тэгэл. Чи нөгөө хотод байсаар агаад багийн юм олж харж чаддгүй тэгэл тэд нар болол тэнд хөдөлсөн тэрний толгой байна гэл амар тань шүү дээ. Тэгээд ингээл тахиудаа хайгаа явж хат нөгөө ганц нэгээр явж байгаа байдлаар бас их таарна. Тэд нар нөгөө ямар нэг байдлаар гэмтсэн ч юм уу эсвэл бол зүгээр ингээд ганцаараа өөрийгөө бэлдэж явж идэг тийм байдлаар байдаг байхгүй юу. Тэгээд би нэг хангал гээд азрахтай таарч ирсэн. Бас бэртцэн тулаанаас болоод. Тэгээд хангалыг бид нар хангал байна гэж тэгэхээр за очиж харъя гэл бид нар нөгөө тэрийг тулаан өөр азрахтай зодолтой бэртцэн гэдэг нь мэдчихсэн. Тэгээ хангал байна гэхээр за очиж харъя гэх. Тэгээ очиж харсан чинь хангал ер нь нэлээд ядарсан, нэлээд хөлөрцөн. Нэлээд үзэлцсэн байдалтай биеийн энэ тэмдэг зүйл гарсан. Буруу хой төлөнд доголцсон гэжсэн. Тэгээ би тэр үеийн зургийг авч буулгаж аваад Facebook дээр пост хийчихсэн. Тэгээ тэр азрах хоорондын зодон тулаан бол бас л их тийм амар тийм өөр мэт юм шүү дээ. Амар өөр мэт амар сонирхолтой. Тэгээ сонирхолтой үдчихсэн яг зарим төсвөл нь бас гонхтой тийм янз янз байдаг. Тийм ээ. Тэгээс одоо нөгөө сөрөг хураах өөр төлөө үлдэхийн төлөө амтан тэгж их тэмцдэг тийм өхөр хүртлээ тэмцдэг гэдэг юм ер нь айгүй гоё. Уучлаарай би нэг зүйл жоохон тодруулан асуухсыг bachelor гэдэг нь яг залуу тахиуд юм шиг байна тий. Bachelor гэхээр ерөөсөө сөрөг хураагаагүй азраг үрээнүүдийг хэлж байгаа. Одоо тахич нь ингэ штэ сөрөгтэй байж байгаа. Тэгээ 2-3 нас хүрэхээр сөргөөсөө хөөгдөн, сөргөөсөө гарна. Бусад тэр нөгөө сөргөөсөө асагдсан нөхдүүдтэй ингээ хамтаараа сөргээрээ ингээ
байж очиж болно. Эсвэл ганцаараа ингээ явж ич бол эсвэл нэг ганц хоёроо нэг ах махаа дагаа явж байгаа тохиолдол байдаг байхгүй. Тэр сүргээсээ хасагдсан нөхдүүдийг бид нэр байчлаар гэж байгаа. Сүргээсээ хасагдсанаас гадна тэгээ насаараа сүрэг хурааж агаад цааш хурааж чадахгүй болоод өөр азарга даалтцсан. Тэр азарганууд бол бас байчлаард болоод яа. Чон ер нь хэр илбэг байдаг юм бэ? Чонд ер нь дахин толгой хэр эрсддэг вэ? Энддэг вэ? Манай дээр бас байна. Ер нь унганы хорогдлын зовлох шалтгаанд бол чонны нөлөө бол өндөр арьсаар эзэлдэг шүү. Ер нь манай тэр 14 мянга хашаан дотор бол чонны чоны өөртөө яг чон ихтэй. Тэгээ хажилт мэдээж чонд бол байнга унаг алтан жилд нэгээс 2 заримдаа 2 3 яг сүүлийн жил их өндөр байсан гэж сонссон. Энэ бол байнгын тэгш чонд. Тэгээ өнөөний зовлох шалтгаанд бол чон өндрөөс гадна бид нөгөө чон барьсан гэдэг баталж чадахгүй тийм тохиолдлууд бас их байдаг л та. Тэгээ бид нар тэрийг нөгөө unknown буюу нөгөө тодорхойгүй гэж бүртгэж явдаг. Яагаад тэгж байгаа юм гэхээр яг зүг зүгээр байсан те. Ирүүл зүг зүгээр ингээд сөрөгтэй явжсэн унаг маргааш нь байхгүй болчоор яг шууд тэр ингээд чон л ээж таараа гээл бүртгэж бас хэцүүлтэй болохгүй л те. Яг мэдээж ер нь тэгэл уусаа чон л байгаа л байх л та. Гэхдээ бид нар тэрийг хараагүй учраас тэрийг тэгж бүртгэж болохгүй учраас яг нөгөө баттай мэдээж чон гэж бүртгэж явж байгаа. Тэр юу вэ гэхээр уул мөртэй ингээл бүр яг ингээд хажуудаа чоны мөртэй эсвэл сэг зэм нь олдсон тиймэрхүү тохиолдолд бол за яг чон гэж бүртгэж даа гэж явдаг.Ээс яг тэр unknown гэж бүртгэснүүдээ 5 гараа чон гэж авах юм бол бүр их өндөр хувь эзлэх байна. Ер нь унганы хорогдол ер нь хэдэн хувьтай байдаг юм бэ дунджаар? Унганы хорогдол жилдээ ер нь нэг яг минь үйлдэл манайх ер нь 70-аас дээш зарим тохиолдолд их 80-аас дээш ордог зарим жилүүдэд. Тэгэхээр хорогдол нэг 10-аас 15 хувьтай хорогдолтой байдаг. Манай 2020 онд бол ер нь хорогдол хамгийн бага хорогдлын эрчим бүр 0.2 хүртэл орж исэн. 20 онд хамгийн бага үзүүлэлт гарч исэн. Тэрнээс бусад жилүүд бол ер нь тэгэл дунджаар хорогдлын эрчим 0.8-тай. Тэгэхээр бас харьцангуй гайгүй гэсэн үг үү? Тийм, харьцангуй гайгүй. Одоо юу гэж шүү дээ Монгол улс чинь 3 газар дахин нутагшуулж байгаа тий. Устай, говийн баг дархан цаац газарт тэгээд хомын тал гэдэг. Тэгэхээр энэ хоёртойгоо харьцуулахад харьцангуй гайгүй баг байдаг гэсэн үг үү тий? Тий, тэр хоёртой харьцуулахад бага одоо хустай харьцуулахад бол бүр бага хустай бол чанын халдлага маш их юм шиг л. Говийн их дархан цаас газрын Б хэсэг гэж явдаг. Говийн баг. Тийм уучлаарай тий. Говийн их дархан цаас газрын Б хэсэг. За тэгээд биологч хүний хувьд яг энэ байгаль орчны салбар тий байгаль хамгааллын салбарт ер нь засаж сайжруулахын сан гэж бодож явдаг зүйл байдгүй. Би одоо хамгийн их бодож идэг нэг зүйл байдаг. Тэр нь болохоор юу вэ гэхээр боловсон хүчин ийм том ийм гэп гарч байгаа юм шиг санагддаг. Яг тэр надаас хойш ингээд амтан судлал төгсөж байгаа. Одоо миний үеэс хойш амтан судлал төгсөж байгаа хүмүүс бүр амар багассан байсан аахгүй. Сүүлд би сургуулиар ороод хөш маштай уулзах чинь 3 хүүхэд 7 хүүхэд тэгээд нөгөө хичээл анги болоод хичээл ороход хэцүү байна мэн гэж ярьж байгаа аахгүй. Тэгэхээр ингээд нэг тийм одоо ингээд байгаль хамгааллын салбарын нөгөө сурталчилгаа айгу мууштай ер нь хүмүүс хүүхдүүд одоо дөнгөж төгсөж байгаа ч юм уу төгсөх ангийн сурагчид байгаль хамгаалал экологиг ер нь баг сонирхдаггүй тийм. Ягаад ч юм мэдгүй бүгд л ингээл нэгтлэн олон улсын харилцаа маркетинг энтер гэл явдаг. Энэ байгалийн амтны хамгаалах юм сонирхолтой хүүхдүүд улам илүү зөөрөд байгаа юм шиг санагддаг. Тэрэн дээр аягүй эмзэглэдэг. Одоо ингээд боловсон хүчин олдохгүй те одоо яг ингээл одоогийн нөхцөл байдалд ингээл хүмүүс боллоо яваад байгаа болохоос өөр ингээ хөвшрөө зарим дээдлийн үеуд маань ингээд тэтгэврт гараад ирэхээр доороос ингээд хурж орж ирэх цалаа хүмүүс байхгүй болчихж байгаа юм шиг санагдаад идэгин. Ингээл олмол зөөрөө тэрэнд байв эмзэглэдэг.
Яагаад энэний шалтгаан нь юу юм бэ гэж бодоод үзэхээр ерөөсөө л нөгөө хүүхдэд ийм мэрэгжлийн гоё сайхныг танин мэдүүлэх, сурталчлах ажил юм хийгддэг. Манай байгаль хамгааллын салбарын хүмүүс ер нь амар даруухан штэ тий. Ингээл ер нь хийсэн ажиллаа ингээл амар одоо бусад салбарынхаа шиг амар сурчлал явдаггүй. Байнгын нөгөө нэг тийм ер нь тийм айгу даруухан хүмүүс тэгэл тийм учраас ч юм уу ер нь их сонирхдаггүй хүүхдүүд сонирх нь байгуулаад байгаа л надад их хожим л айгу нөгөө юу үсгэх баг. Боловсруучны хомсдол үсгэх баг гэж боддог шүү дээ. Яг өөртөө ч бас яг санал нэг байна. Яг гап гарч ирж байгаа юм шиг санагдана. Надад ч бас яг тийг санагддаг л да. Яг боловсруучн дээр бид нэр аль талаасаа ерөөсөө анхаарахгүй байна да гэдэг. Одоогоор бид нар өөрсдөө сайн анзаарахгүй яваад байна уу? Эсвэл тэ бүр тийшээ анхаарал хандуул бид нэр өөрсдийнхөө өдөр тутмын ажилдаа түртээд тэ илүү төв юм руу бас анхаарч чадахгүй ч байж магадгүй. Нэгтэл мэдээж тэр ялангуяа тэр залуучууд руу хандсан тийм юу алга тэ хэвлэл мэдээлэл гэдэг юмс контентууд алга. Ялангуяа бүр жоохон хүүхдүүдийг энэ салбарт дуртай болгох, сонирхуулах мөн хичээлийн хөтөлбөрүүдэд одоо тэгээ нэг field excursus одоо хээрийн одоо ажиглалт хийж явдаг тийм хөтөлбөрүүд алга те хичээл 10 жил хийж явдаг. Тэгэхээр нэгсэндээ улам л нөгөө байгалаас нөгөө нэг хөндөрөөд холдоод байгаа юм шиг санагддаг. Тийм. Яг нөгөө сонирхолтой зүрх сэтгэлтэй хүмүүс нь үлдчихэж байгаа санагдаад байна. Одоо ингээд би хувьдаа байгаль хамгааллын ажлыг ингээд бас хувийнхаа фейсбүүкээр тодорхой хэмжээнд бас хүмүүст ингээд харуулж байгаа штэ амтс байгаль хамгааллын юмнуудыг шеэрлээл ингээд тэгээ ингээд сүүлд би өчигдөрхөн ингээд бодож хахад би нөгөө төмөрс өвсгөлийн хамгаалалтаа газрын нөгөө төмөрс хахаа гэл нөгөө байнгын дагаж уншиж шүтэн биширч явдаг юм чи тэгэл нөгөө айгүй хүн сорилт бэрхшээлтэй тулгарч байгаа тэр тайган цаснд тэгж зүдэрч явж байгаа. Тэгээ тэр амтны төлөө ингэж явж байгааг ингээл байнга шеэрлэн. Тэгээ бараг ингээд сүултээ бодож байгаа. Яна байнга ийм шеэрлэхээр бас хүүхдүүд хараад ёо ямар хэцүү ажил юм өстө бүтгэхгүй юм байна гэж хардаг байх та гэж бодлоо өөрсөлтөө. Тэгээ нэг өөр ингээд хүнд хүчрэх юм байна. Би нөгөө тэргээр ингээд харгасан толдоо ингээд шеэрлждэг. Тэгэхээр хүүхдүүд хараад хөө ийс нэг байгаль хамгаалал гэж өстө бүтгэхгүй юм байна гэд харцдаг юм чи болоо ч гэж өчтөр бодож илаа. Нэрээ бас тийм тий. Магадгүй хүүхдүүд харахгүй эцэг эхчүүд нь хараад эцэг эхчүүд ч өөрсдөө хүүхдүүдийнхээ тэр мэрэгжил сонголтод бас том нөлөө үзүүлж байгаа шүү дээ. Өө миний хүүхэд одоо миний охин, миний хүү ядарна тэгэж яа тэр уулын цасан дотор орж дарагдаад хүүхдүүд гэж бодд юм яаж. Тэгээд тэр өчигдрийн тэр нэвтрүүлэнд бүр нөгөө байгаль хамгаалагчдын цалинг уусаа баг гэдэл хийдэг штэ. Тэгээд тэрийг бүр өчигдөр нөгөө тодорхой болгоод төмөрсгийнхаа нэвтрүүлэг дээр 480,000-аас 500,000 төгрөг авдаг гэд хэлчихэж байгаа байхгүй. За тэрийг сонсоод за бүр бүтэхгүй юм байна л гэж бодсон байх гэж бодчихлаа. Гэхдээ магадгүй энэ бид залуучууд бид нэр бас яг өөрсдөө яг энэ тийм яг салбарт байгаа асуудлыг анхаарч хараад олж харж яах гэдэг бас нэг давуу тал. Тэгээ энийг бид нэр мэдрэхгүй явж иж болно шүү дээ. Тэгэхээр бас нэг ийм асуудал үүсэт байна. Одоо өнөөдөр магадгүй нэг үр нөлөө нь мэддэхгүй чсэн яг 10, 5, 10, 20 жилийн дараанаас ахуулаад яг мэддэгдээд эхлэх юм биш үү. Тэгэхээр магадгүй бид нэр цаашаа тийм байгаль орчныхаа ажлыг сургууль сурталчилгаа хийхдээ яг гоё төлөвлөгөөтэй бодлоготойгоор тийм гоё контентуудыг нэг гаргаад бэлдээд явж байвал бас зүгээрээ тийм болов уу гэж би бас хувийнхээ хувьд бодд юм да. Маш их баярлалаа Ану цаг заваа зарцуулаад бас сонирхолтой тэр дахин зам зөрөгтэй холбоотой өнөөдөр тусгай хамгаалалтын газартай холбоотой бас сонирхолтой мэдээлэл өгсөн. Мөн бас эмэгтэй биологч гэдгийг хүрээнд бас өөрийнхөө үзэл бодлоос маалцсанд маш их баярлалаа. За танд бас их баярлалаа урьж оролцуулсанд. Их баярлалаа хийжсэн ажлынхаа тухай хуваалцахтай өчөөхөн хэсгийг ярьж өгөх маш их сонирхолтой талархууштай байлаа. Баярлалаа. За баярлалаа. За дараагийн дугаараараа уулзлаа. Түр баяртай сонсогчдоо.